Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатарт бас баярлж байгаа. Анх улсын хурлын жолгонд орж ирж ерөнхий сайдаар томилогдохдоо үнэн бай гэж хэлж ирсэн. Одоо үнэн байгаа гэж бод итгэж байгаа. За дээрэс нь Гомжовын Зандан шатар дараах ерөнхий сайдын хэлсэн авилга, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэдгийг хэлсэнд бас их баярлж байгаа. Ер нь яг энэ засгийн газрын бүтц зөвлөлтөнтэй холбоотой асуудал ягаад жилийн жилд гэдэг юм уу, эсвэл засгийн газар солигдох тааланд эсвэл тодорхой улсын хурлын чуулганы дараалал хөндөгдөд байдаг вэ гэхээр авилга албан тушаалтай холбоотой, эрх ашигтай холбоотой л асуудлуудаас үүдэлтэй. Тодорхой удирдах албан тушаалтнуудаас үүдэлтэй асуудлууд байдаг. Би өнөөдөр энд нэг юм хөндөх гэж байгаа. Би түрүү Монгол Улсын засгийн газрыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн. Гэхдээ Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатрын авилга албан тушаал ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараас шууд чөлөөлнө гэсэн учраас үнэн байя гэсэн учраас энд нь итгэж ийнүгөө хэлж байгаа. 2024 оны 9 сарын 9-ний өдөр Монгол Улсын боловсролын сайдын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гарсан. 1.2 тэрбум төгрөг. Энэ 1.2 тэрбум төгрөгийг болохгүй гэдгийг улсын хурал дээр хүндсэн. За үүнийхэн дагуу болохгүй гэдгээр нь ашиг сонирхлын асуудал боловсролын сайд Наранбаяр хүндсэн баг. 120 сургуульд 10 сая төгрөгөөр нь хуваарлт хийгээд шилжүүлсэн. За эргээд сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв нийгэм дэвшлэх төрийн бус байгууллага руу 120 сургуулиас 10 саяар нь буцаагаад шилжүүлж авсан баг. За энэ бол яалтч байхгүй ашиг сонирхлын зөрчил. Бүх материалууд нь энд байна. Сургуулиудын шилэн дансан дээр байсан материалууд нь ч бас энд байна. Бид нар энэ боловсролын сайд Наранбаярыг зөвхөн энэ үйлдэлийн төлөө огцрох ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлыг хөндөж байгаа. Бид нар Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатарт нэр бүхий гишүүдээс боловсролын сайд наран цогтойг огцруулах бичгийг удахгүй бас хөргүүлнэ. Та энэ дээр бас өөрийнхөө улсын хурлын танхимд хэлсэн үнэн бай. Хэрвээ манай сайд нар авилга, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй холбогдвол шууд ажлаас нь чөлөөлнө гэдэг энэ үгэндээ үнэн байгаарай гэдгийг бас албан ёсоор хүсэж байна. Тэгээд давхар бид нар энэ холбогдох материалуудыг авилгатай тэмцэх газар болон бусад хуулийн хяналтын байгууллагад албан ёсоор шилжүүлж энэ асуудал дээр дараагийн шатлсан үйл ажиллагаануудыг бас явуулна гэдгийг бас энэ удаа албан ёсоор хэлье. Баярлалаа.